50 кг салгаатай нүүрсний жим бүхлээр шалтгаалan 38-аас 42 кг байгаа нь. За энийг өргөч би нэвчээ. Шуудаас нь нүүрсийг зөвхөн цемент хүнс аж зорилт бүхий вагон ашиглах боломжтой юм а. Энэ вагон нь 68 тонны багтаамжтай бөгөөд нүүрсээ шуудаалаа ачаад нийт 1310 шуудаа буюу дунджаар нийт 48-аас 49 тонн байлж байна. Иймээс ачаа дүүргэлт бага учраас тэрлэлийн зардал 3.1 нэмэгдэх бөгөөд вагон ашиглалт 70% байна. За мөн юуны 3-т багнуурын урхаагаас ачигдсан вагон буулгах туршилт багнуурын урхаагаас ирүүлсэн 65 тонны нэг вагон шуудлсан нүүрсэнд 1310 шуудаа болж ирэх гэсэн мэдээлэл шинсэн судалж байна. За 1-р хавцны 179 221 дахь тал гэрч эрдэнэ чулууны мэдүүлэг. Улаанбаатар хотын захаа байдаг жижиг дунд уурын 100%-д 1 тонн дотмыг манай компаниас дээр 2 ажлынхаа нэгжүүд нь жигшиж ангилсан чанартай нүүрсийг авчгаад үүнийг амгалан толгой өртөөн дээр буулгах ачаах явцад үүсэ хаягл нунтаг төрөөсөө үүснээ уг өртөөн дээр хаяад явдаг байсан юм а. Гэтэл уг хаягл нүүрсийг манай багнуурч компани өөрсдөө ажил техник цуглуулж бөөгнүүлэн Улаанбаатар хотын захаар байдаг жижиг дунд уурын 100%-д 1 тонн дотмыг нь 10,000 төгрөгөөс 32,500 төгрөгийн хооронд үнээр худалдаж борлуулж нийтдээ 2013-аас 14 онуудад 6,354 тонн нутаг хаягл нүүрс буюу 159 сая 427,800 төгрөгийн нүүрсийг худалдсан байгаа нь санхүүгийн анхаарчны баримтаараа байна гэсэн мэдүүлэг байна. За мөн 221 дахь тал дээр манай багнуур компани туузаас 2013 8 сарын 8-ны өдрийн 02 дахь шигчиж агсан чанартай нүүрсний 1 тонн дотны 39 мөнгө тогтоосон байдаг. 13 оны 11 сарын 1-ний өдрийн 15 тогтоод MGLSB компанид 1 тонн шигчиж ангилсан чанартай нүүрсийг 27,500 төгрөгөөр нийлүүлэх талаар зөвшөөрсөн тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоолыг харахад MGLSB КХК-д 27,500 төгрөгөөр нүүрс нийлүүлэх гэрээг байгуулах зөвшөөрөх тогтоол гаргасан байдаг. Гэтэл 2013 оны 9 сарын 27-ны өдөр MGLSB компани нүүрс худалдаа хутлаах гэрээг байгуулан ажиллаж байсан бөгөөд туузаас багнуурын төлөөлөл удирдах зөвлөлөөс уг компанид 27,500 төгрөгөөр нүүрс нийлүүлэхийг За энэ түрүүн 5 вагон 7 вагон туршилт хийсэн портфолиодыг шүүхийн хэлцүүлгийн явцад бол за хангалттай ярьсан гэж үзэж байгаа учраас энийг хавц тэргийн тэмдэглүүлээд явж байна. 1-р хавц тэргийн 243 245 дугаар талд байгаа. За 1-р хавц тэргийн 220 за багнуур элч компани албан тоот байна. 2014 оны 10 сарын 17-ны 139 тоот Монголын өмгөөлөгчтэй холбоо за өмгөөлөгч баасан дорж танаа гэсэн материал хөргүүлэх тухай гэсэн. За энэ дээр Монголын засгийн газрын санаачлагаар нийслэлийн ард иргэдэд хэмт үнэтэй шуудаас нүүрс борлуулах үйл ажиллагаа явуулж байсан. MGLSB компанитай холбоотой нунтаг нүүрсний тооцоог хавсралтаар хөргүүлвэ. Тус компани багнуур хувьцаат компани болон MGLSB компаниудын хооронд байгуулсан нүүрс худалдаа авах гэрээний дагуу вагонд ачаалсан нүүрс шуудаас нүүрсний зөрүү нунтаг нүүрсийг хүлээн авч борлуулдаг байсан. Вагонд ачаалсан нүүрс шуудаас нүүрсний зөрүү нунтаг нүүрс нь тоо хэмжээндээ хүрдэггүй дутдаг. Шалтгаан нь замдаа өртөөн дээр зогсоход хулгайд алдагдах, унах, өвлийн цагт вагон хүрдсэн байдгаас мөсөн жинлэг дээр тоо хэмжээндээ хүрдэггүй. Нунтаг нүүрсийг зохих цэг дээр аваагүй, зөөх үе талбайгаар асардаг, хуурайшилтаас үүдэн чийг алдагдах, шуудан жиг бус багцаагаар савж байсан зэрэг нүүрсний илэгдэл хорогдол их хэмжээгээр гардаг байсан гэсэн багнуур элч компаниг гүйцэтгэж мөнгөчлөөний албан тоотын юм байна.
За нэгдүгээр авсны 194. За Монгол эрчим хүчний сайдын тушаал 2012 оны 9 сарын 26-ны үдийн 13 тоод ажлын хэсэг томилох тухай сайдын тушаал байна. За энд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Багнуурын нүүрсний урхаан нүүрсийг бүүнөр болон жижиглэнгээр худалдаалах боломжийг судлан санал боловсруулах ажлын хэсэг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. За ажлын хэсэгт эрчим хүчний сайдын зөвлөх, за Багнуур элч компани гүйцэтгэх захирал Туяа, Багнуур хувьцат компани Нормал эдийн засагч Хорол Сүрэн, за Багнуур хувьцат компани гүйцэтгэх захирал Мэргэн Баатар, Багнуур хувьцат компани үйлдвэрлэл эрхлэн зэд захирал Базар, за эрчим хүчний яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн ган зориг болтгоо гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг 2012 оны 9 сарын 26-нд одоо байгуулагдсан сонирхол сайдын гар үсгтэй ийм тушаал байна. За энэ нэгдүгээр хасны 180 тал Багнуур элч компани захирал Туяагийн мэдүүлэг байна. За Багнуур хувьцат компани нүүрс шигшиг ангилах тоног төхөөрөмжтэй юу? Багнуур хувьцат компани нүүрс шигшиг ангилах тоног төхөөрөмж байхгүй юм а гэсэн мэдүүлэг байна. За энэ засгийн 2 дугаар хастрын 35 дугаар тал засгийн газрын хэрэглэлийн газрын дэд дарга сайн бэлгийн албан тоот байна. За энийг түрүүн улсын яарлагч шинжилэн судлуулсан учраас энийг зөвхөн тэмдэглэлүүдэд орхижээ. За үүнтэй энэ холбоотойгоор 35 За нэгдүгээр австрийн 240-р тал За Багнуур элч компани за энэ он сард нь сайн харагдахгүй байна энэ үдээсэнд 01 тоод за мэдээлэл хөрвүүлэх тухай гэсэн албан тоот байна. За энэ Багнуур хувьцат компани үйлдвэрлэл эрхлэн зэд захирал Базар Сүрэн Тамаа гэсэн албан тоот байна. За энд бол нийслэлийн шинжилгээний засгийн газрын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт үнийг ямар зорилгын хүрээнд нүүрсийг шуудаалan борлуулж буй MGLSB компанитай гэрээний үүргийн 4-7 заалтын дагуу тус компаниас амгалан болон толгойд өртөөнд тус бүр нэг хүн томилогдсон ажиллаж байгаа бөгөөд 2012 оны 19 сард толгойд өртөөнд 152 тонн амгалан за энэ тонн харагдахгүй ш амгалан өртөөнөөс 150 тонн нутгийг борлуулад байна. Нийт 412 тонн нутаг нэрсийг үнийг хоорондын тооцоонд оруулан тооцоолж 2013 оны 1-р сарын 2-ны байдлаар амгаланд 150 тонн нутаг толгойд өртөөнд 700 за энэ сайн харагдахгүй миний харж байгаа 771 тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Компани ажилтнуудын зүгээс хяналтын жин ажлын зураг авалтыг байнга хяналт тавьж тооцоог баталгаажж байгаа болно гэсэн Багнуур элч компани захирал Туяагийн гар үсгтэй албан хүч байна. Он харагдахгүй байна. Энд 12 он хойд юм. За энэ 2 дугаар хэсэг авч. 2 дугаар. Тийм 2.
За би энэ 18 дахь хуудасаас 18 дахь хац тэргээс явчих. 18 дахь хац тэргийн 12. За 12 дугаар хац тэргийн 196 дугаар тал, 197 дугаар тал Багнуур үзэд компани тууцын дарга жигчдийн мэдүүлэг байна. 2013 оны 11 сарын 1-ний өдрийн 15 тоот төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолдоо MGLSB компанид 1 тонн өрсийг 27500 төгрөгөөр нийлүүлэх талаар тогтоол гаргаж шийдвэрсэн байдаг. Уг тогтоолыг гаргахад танаа төлөөлөл удирдах зөвлөл нь хуралдсан уу? Уг тогтоол нь албан ёсоор хуралдан шийдвэрлэгдсэн бөгөөд би төлөөлөл удирдах зөвлөлийнхаа хуралдааныг аудио бичлэгээр хийдэг тэрийг цэвэрлээ цаасандаа буулгасан протокол болгох юм а. Энэ талаар холбоотой бичиг баримтууд бүгд байгаа. – 2013 оны 11 за энэ асуулт нь яхаа. За асуултыг уншиж байна. 2013 оны 11 сарын 01-ний өдрийн 15 тоот төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолдоо MGLSB компанид 1 тонн өрсийг 27500 төгрөгөөр нийлүүлэх талаар тогтоол гаргаж шийдвэрсэн байдаг. Уг тогтоолыг харахад MGLSB компанид Багнуур компани 1 тонн шигшиж ангилсан чанартай өрсийг 27500 төгрөгөөр худалдаа авах гэрээ байгуулсан байна. Энэ нь цаг хугацааны сүүлд нь гаргасан байна. Уг компани гэрээ байгуулснаас хойш танаа төлөөлөл удирдах зөвлөлийн 15 тоот тогтоол гаргах хугацаанд 1 тонн шигшиж ангилсан өрсийг 39,000 төгрөгөөр худалдаа авах ёстой байсан юм биш үү? Энэ асуудал нь гэрээ байгуулсан хугацаанд хэрхэн шийдвэрлэгсэн талаар ярина уу? Хариулт: энэ компаниудын талаар ёстой хэлж мэдэхгүй байна. Харин нүүрсний үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой тогтоол нь бол нүүрсний зориулалтаар нь тогтоосон үн байгаа бөгөөд харин уг компанид байгуулсан гэрээний үн буюу 27500 төгрөг гэж тогтоосон үн бол засгийн газрын шийдвэрийн дагуу нүүрс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэж ойлгон тогтоосон үн юм а гэсэн мэдээлэл байна. За энэ түрүүн улсын ялагч ярьжсэн нөгөө төлөөлөл удирдах зөвлөлийн аудио бичлэгээс буулгасан тэмдэглэл байгаа. Эндээс шинжилэн судлаж болох уу? За ерөнхий сайдаас өгсөн чиглэл нь байна. Энүүгээр нийлүүлэхээс өөр арга байхгүй. 27500 юу? Тийм ээ, тэрүүгээр нийлүүлье. Харин гэхдээ манай Багнуур хувьцаат компаниас худалдаж авч байгаа MGLSB компанитай одоо уулзаж ярилцаж байгуулж олж байгаа ашигын тодорхой хэмжээг манад яагаад ч гэж тийм ээ, өөрөөр хэлбэл зориод үзэхээс ярилцаж үзэх хэрэгтэй. Хувь тавьж өгөх юм бол яасан юм бэ? Хэдэн хувь? Ол ашигын 50-аас доошгүй хувь. Паг тэхгүй. Өөрөөр хэлэх юм бол 42500 байгаа шүү дээ. Тэрний яагаад 50%-ийг авч болдгоо юм бэ? Яахаа яриад үзэхэд 42500 цэвэр ашиг биш шүү дээ. Биш үү? Биш. Энэ дотор нөгөө нэг тээвэр шуудаалах энэ тэр бүгд орсон байгаа. Гэхдээ яг нарийн тооцох юм бол 3-4 мянган цаасны зөрүү гарах юм бол гарна, гарахгүй бол гарахгүй. Багцаа тэгжэл гардаг юм шиг байна лээ. Түгээн тэнд бас хүмүүс зогсож байгаа гэсэн мэдүүлэг байна. За мөн ингэж болно л доо. Тодорхой хэмжээний юмнаас авах гээд үзлээгээд 27000-аар аваад Улаанбаатар хот очиод 80-аар өгч байгаа ашиг болж байгаа нь хэдэн төгрөг болж байна гэдгээр бас л тайлбар. Энэ дээр бол 42000 төгрөгийн ашиг болж байгаа маягаар бичсэн байна лээ. Энэ бол яах вэ? Энийг бичсэн хүний өөрийнх нь л харж байгаа. Энийг хасахтаа буруу хасж гисэн. Энэ нь 52000 зөрүүг нь тооцохоор 52500 болж байгаа байхгүй юу гэсэн мэдүүлэг байна. За мөн 235 дахь тал нь за энэ ерөнхий сайдын толгойд бол өөрөө ажил учраас тийм ойлголтоо надад хэлж байсан байхгүй юу. Ламаачи 22500 байдаг юмыг 27500 төгрөгөөр зарж өгөхөөс өөр яах юм бэ? 1.5 тэрбум төгрөгийн асар их ашиг олж өгч байгаа биш гэж юу? Тэр хүний буруу байхгүй л дээ. Яг амьдрал дээр ийм юм болцоход байгаа гэсэн мэдүүлэг.
хурлааны тэмдэглэлээс. За энд 12 дугаар хас тэргийн 1-ээс 150 дугаар тал энэ хуудсуудыг ерөнхийдөө тэмдэглүүлж чинь энд юу байгаа гэхээр Баануур хувьцаат компани шигшилтээс үлдсэн том хэмжээний нүүрсийг зарж 27,500-аас 30 мянгаар зарлж борлуулж исэн 32 мянгаар борлуулж исэн одоо энэ шигшиж ангисан нүүрсийг борлуулж исэн ийм санхүүгийн баримтууд байгаа. За 18 дараа хэрэг ач. За тах. Шүгчний хүсэлтэй. Энэ хэргийн миний энэ хоолгорлож авсан хуудас алга болсон байна. 195 дугаар хуудас гэсэн. Хавтгийн нэгээр авсан. Танилцуулах гэсэн. Надад болохоор байгаа. За. Энэ юу ч нөгөө. Нэг ч 37 дугаар авцдаг авч. 37. Энэс нэг финий үдэл гарч. Чи олон нэг шүү дөрөсөн. Дугаарлах гэсэн юм чи. Юу вэ? 30 дугаар хавс тэргийн 223-аас 224 дахь тал. За энэ нүүрс хөтөлбөрийн аудиттай холбогдуулан гансхийн өмгөөлөгч баасан дорштой уулзсан уулзалтын тэмдэглэг нь. За энэ онцны аудитын газрын ерөнхий аудитор Зангад за аудитор эчин хорлолтой хийсэн уулзалтын тэмдэглэл байна. Бид за энэ ерөнхий аудитор Зангад хэлж байна. За бид уг аудитыг Аливахтай тэмцэх газрын комиссарын тушаалын дагуу гүйцэтгэсэн ба танай байгууллагын үйлчлүүлэгч буюу уг аудитын захиалагч байгууллага нь АТГ мөн аудитор шалгаж байгаа асуудал нь өөрөө мөрдөн байцаах шатанд явж байгаа болохоор хуулийн дагуу бид тайлан гадагшаа гаргах, мэдээлэл хийх болон шалгатаж байгаа байгууллагад хүргүүлэх боломжгүй байдаг юм а гэсэн юм байна.
За мөн эчин хорлоогийн хэлсэн үг хүншээ. Манай байгууллага уг аудитыг авилгатай тэмцэх газрын хүсэлтээр хийсэн тул манай өөрчлөлөгч буюу захиалагч байгууллага авилгатай тэмцэх газар юм а. Иймээс тайланг авилгатай тэмцэх газар хөрвүүлэх ёстой. Тийгээс аудит эхлэхийн өмнө авилгатай тэмцэх газраас надад өөрийн хийж буй шалгалтын талаар гадагшаа ямар нэгэн баримт материалыг гаргах, мэдээлэл өгөх, тайлбар хийхийг хориотой байдаг талаар тайлбарлаж, хэрэв ингэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай гарын үсэг зурвал сануулга өгсөн тул би уг тайланг Монгол Улсын ерөнхий аудитч үзүүлэлгүй зөвхөн тус аудитыг хянан удирч байсан дэд дарга Батбаяагийн хяналтаар оруулаад авилгатай тэмцэх газарт өгсөн юм а. За тэгээд шалгадаж байгаа асуудал нь авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад ерөнхийдөө тогтоогдсон байна лээ. Үүнийг би өөрийнхөө хийсэн аудиттай харьцуулж үзээд маш чадвартай мэрсэн нэгтлэн бодогч байцаагчтай юм байна гэж бодож байсан гэсэн мэдүүлэг байна. Энэ юу хуралдааны тэмдэглэлээс 44-өөс цэцнэ. За энэ 40-р хавцлагийн 4 дахь талд Монгол Улсын засгийн газрын тогтоол 2013 оны 1-р сарын 12-ны өдөр дугаар 10 Багнуур хувьцаат компани зээл олгох тухай Монгол Улсын засгийн газраас тогтоох нь Багнуур хувьцаат компани техникийн шинжилэл хийж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах 2012-аас 13 оны өвлийн их ачааллын үед дулааны захлагын станцууд нөөцний нөөц бүрдүүлэх зорилгоор хавсралтад заасан техник тоног төхөөрөмжийг худалдан авах шаарддаг 18 тэрбум 634 сая төгрөгийн зээлийн хөрөнгийг Монгол Улсын хөгжлийн банкны их үүсвэрээс зохих журмын дагуу олгохыг эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр хөгжлийн банкны эрд төлөөлөл удирдах зөвлөлд даалгасгүй гэсэн ийм засгийн газрын тогтоол байна. За энэ 40-р хавцлагийн 217 талд давагдсан Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүргийн эрүүгийн хэргийн анхшигтны шүүхэд 2015 оны 8 сарын 31-ний өдөр за аудитор эчин хорлоогийн ирүүлсэн за альбом бичиг байна. За энд манай байгууллага ил ганс их нарт холбогдох эрүүгийн хэрэг шинжээчээр оролцоогүй буюу шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Мөн ил ганс их болон бусад холбогдогч нарын талаар ямар нэгэн асуудал шалгаагүй. Аудитын тайланж эдгээр холбогдогч нарын талаар ямар нэгэн зүйл дурдаагүй болно. Аудиторын гүйцэтгэсэн аудит түүний дүгнэлт нь шалгасан асуудлын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт гэмт хэргийн хөдөлшгүй нотлох баримт биш гэсэн ийм юу ирсэн байна. Сайн 40-р хавцлагийн 9-өөс 12 дахь тал. За энэ шинжлэлийн засгийн газрын 11 төвд иргэдээс хандаж ирсэн санал хүсэлт ирсэн байгаа. За эндээс нэг товчхон 2-3-ыг уншаад үзүүлчихье. За ерөнхий сайдад ард иргэдэд нүүрс хөнгөлөлтийн үнээр болгож байгаад их талархаж байна. Үүнийг адил махны үүнд нөлөөлөх боломж байна уу? Багнуурын 3200 төгрөгийн нүүрсийг өгч байгаа талархаж байна. Ард иргэдийн амьдралд их тус нэмэр болж байгаа. Энэ жил нүүрсний үн харьцангуй товтогтой байна. Яагаад улсын хурлын бусад гишүүд үүнд шүүмжилтэд хандаад байна вэ? Ийм ажил хийх ерөнхий сайд ховор байх гэж бодож байна. За мөн Садбаатар гишүүн ерөнхий сайд Алтан хувийг нүүрсний үнийг хямдруулаа өгөөд байхын сонгон найрхан иргэд бид энэ өвөл Алтан хувийг сайдын хийсэн ажлын үр дүнд хямд нүүрс хэрэгсэн шүү дээ. Талархал илэрхийлмээр байна. За энэ оюун чимэг гэдэг хүн утасны дугаартайгаа байна. За эдгээр материалуудыг шинжилэн судлуулж байна.